нөгөө анх ирчээд боли буцаа бүтэхгүй байна став гэл энэ шиг энэ том зовлон байхгүй гэж бодчихсон чинь тэр энэ яриа бичлэг энэ нэвтрүүлгийг бол 50 60 жилийн дараа үзсэн те. Чиний хүүхдийн хүүхдч үзсэн те. Солонгост яг ингээ удаад ирсэн чи амар дайжгүй. Анх бол ирэхэд бол амар хэцүү байсан. Бүх юм яг мэдгүй чадахгүйгээс эхэлчихсэн болохоор анх амар хэцүү буцаад Монгол руу буцмаар санагдчихсан. Ийм жижигхэн юм өрөөдөж болохгүй мэгтэй угаад гэсэн. Энэ бол ялангуяа шинжлэх ухааны салбар маш хурдан хөгжих хэрэгтэй. Тэгэхгүй бол шинжлэх ухаан хөгжихгүй Монголд хөгжихгүй боломжгүй. Сайн байна уу? Сайн сууж байна уу? сайн сууж байна. Та сайн сууж байна. За, өршөнд их баярлалаа. Зөвхөн энэ чинь Монгол яс байна. Монголчуудтайгаа танилцж явж байгаа юм. Баярлалаа. За, манай залуучууд бас байгаа. За. За, иш явцгаа. Албаар хоолны цагт харуулж ирээгүй шүү. Юу нэрчээ. Чи зураг авалт ярьцууд хийсээр байгаа. Тэг таарлаа. Манай хэр 3 давхар. За. За. Тэг Монгол хоолтой айлж шүү дээ. За хоол моолоор яах вэ хөөе? Монгол хүмүүс ирсэн зочноо эдэн ундагараа дайлж гарах. Харин чи би ч гэсэн монголоор яриад байгаа. Ёсон шүү дээ. Монголчууд бид ч нэрлэхгүй хоол идмээр байсан ч хоол зүгээр гэж жагаад идчихдэг шүү дээ. Нэг асуухаар асах гэж хоол моол яах вэ? Хэрэггүй. монголчууд нэг асуухаар асах гэж нэг үг өгдөг шүү дээ, тий. Энэ түрүү ингээд хайрцсан байсан тий. Хаана хайрчвал? Энэ хайруулын тавган дээрээ л. За. Тий, хайруулын тавган. Би 100 мухтай юм бол гэж бодчихлоо. Манай ихнэр цөөвн их дуртай. Мэдээч айлтгоо. Би ер нь аавар аяр гоолтай. Гоолтай. Гоолтай халуун. Төрж өссөн гэвэл Төв аймгийн Баян цогцсон байх. Мэдээ айлтгоо. Би юу? Би юу? Гоолтай залуучуудаа яаж аргалдгийг би шам зааж өгнө заяа. Гоолтайхан чи их мөөхөр хөдөлмөрч зүтгэлтэй үргээ зүтгэж явчихдаг байхгүй юу? Тэгээ тийм хүмүүсийг яаж одоо хөдлөх үү гэдэг арга нь би зааж өгнө за. Чи ч ер нь чаддаг юм шиг байна да тий. Одоо сая ингээд гоолтайхан тийм хүмүүс байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэр чи аав чи ерөнхийдөө харагдчихна. Тий, ер нь өөрийнхөө амиг өөрөө тийм. Өөр устаас нэг туссан жуугаад юм баг. Чин гоолтайгаас надаа маш олон генерал байдаг шин үлсээ. Тэр шиг яг тэр дуу одоо командны одоо дуу гэж байдаг шүү дээ. Тэгэл хүмүүжил байдаг чинь. Тэрнгээр хоолойныхаа цар мараас болдог юм шүү дээ, тий. Тийм. Хэдэн жил болсон юм бэ та яаш? Бид хоёр ч манай ихнэр ч 20 оны 8 сард нэрээд би 9 сард нэрсэн. Бидний урилгыг хүлээж авч гэртээ өрсөн явдал их баярлалаа. Тэгээ манай төсөл бол энэ цагийн монголчуудаа төвчилдэг. Тэр манай төслийн гол баатар бол хүн л байдаг. Тэгэхээр хүн болгон өөр өөрсдийн тийм түүхийг тээж явдаг, үнэт зүйлийг тээж явдаг тийм. Тэрийг л авчруулахыг зорддог. За одоо ингэж танилцсан. За миний өөрийгөө танилцуулахгүй. Намайг их төгсөд. Цэвдэрч их төгсөд. Тэгээ ааваараа бол Гоолтай аймгийн халиу сум их. Төрж өснөр бол Төв аймгийн Баян цогцсон байх. Тэгээд үндсэн мэргэжил нь бол төмөр замын мэргэжлийн хүн. Тийм үү? За. Тий. Тэгээд төмөр замын дээд сургуульд багшийн ажлыг 9 жил хийсэн. Манай төмөр замын сургуульч нь их мундаг түүхтэй, мундаг сургуульчтай. Тий. Манай энэ төмөр замын салбарын баг дийлэнх мэргэжтэн бос суурьшиг бэлдэж байгаа зэрэгтэй. Ястаа тэгж байх. Би ч өөрөө тэр сургуулийг өөрөө бүтээгдэхүүн нь. Их сонин төмөр замын сургуульд хүүхдүүд зорж ордог гэж хүсэж ордог тий. Зүгээр нэг ингээд конкурс янз бүрийн юмнаас ингээд шилж явна гэж байхгүй. Зорж ордог. Тэгээд ер нь нийт эсэгчдийн ер нь 60-аас 70% нь бол заавал ар гертэн төмөр замчин байдаг. Баг 3 юу уулзах гэж болчих. Одоо эмээ, нээж, наав ч байдаг юм, өөрөө ч байдаг юм уу те. Ингээд 3 үеэрээ уулздаг. Уулзж байгаа уулзалт нь өндөр болдог тийм байгууллага.
Минийхэр бол өөрөө мэддэг болохоор ч хийдэг юм уу. Одоо энд докторант хийж байгаа юм. Тэгэхээр одоо бас л төмөр замынхаа чиглэлээр судалгаа шинжилгээ хийж ирэх гэсэн үг тийм. Тий. Би одоо бол яг тээвэр логистикийн чиглэлээр судалгааны ажил хийгээл. Одоо 12 сарын 5-нд сүүлийн хамгаалалтаа хийн. Төвөгт толцсон байна. Тий. Тэгээс сүүлийн хамгаалтаа хийчихвэл тэгээд 3 жилийн зовлон 30 жилийн хоол гэдэг юм. Тэг жаргал нэлээд хоолч хэлээ тэрнлүүгээ залгах гал. Одоо сэдвийн чиглэл логистик юм байна. Тий, тээвэр логистик. Тэгээ одоо энэ удаагийнхаа эртмийн ажиллаар болохоор төмөр замынхаа өрсөлдөх чадварыг бусад орнуудын төмөр замтай харьцуулах зарчмаар тийм хоёр янзын арга зүгээр судалж байна. Энэ КАРГ гэдэг нэг Азийн далаад гарцгүй төмөр замтай тийм орнуудын нэг холбоо 11 улстай. Тэгээ тэр холбооны тэр улсуудын төмөр замуудтай далаад гарцгүй төмөр замаар түшгэлцсэн. Тэд нартэй төмөр зам харьцуулсан маягтай гэсэн. Манайх бол нэг зардал нь амар өндөр. Сүүлийн жилүүдэд л манайх нөгөө үйл эвдэх сорил гээл тэр эрдэмтгийн югаар шалгаж ийн гэдэг ийм юм нэвтэрж байгаа. Гэтэл энэ дайл хэдийн нэвтэрсэн тэрийг нөгөө хөгжилтэй газар чи хэрэглээд эхэлсэн учраас энэ илэгдэл нь жоохон ингэж ийн гэдгээрсээ хараад төрүүлээ засчиж байгаа. Бүр нэг эвдрүүлээд ингэхгүй ашиглалтын үеийн тийм зардал баг гараад байгаа. Манад болохоор нөгөө эвдэрцнийхэн дараа засдаг. Нэг бол нөгөө далд байгаа юм илрүүлж чадахгүй болохоор бүтнээр нь задалдаг. Тэгээ засдаг. Тэгэхээр нөгөөх нь сул зогсоод байдаг. Ингээл гих мэтчлэн зардал нь манайх бол айгүй тийм өндөр байгаа учраас хөгжлөн жоохон удаан байсан байна. Одоо ямар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх юм бол ямар хэмжээний зардал хэмнэх үү өндөр бүгд нь л гарч ирж байна. Тий, тэгээд Энэ технологи байна, энэ техник байна, тэр улсад нь байна тэгээд. За тэгээ энэ сэдвээр дахиад ярина. За бид өөрийгөө танилцуулах. Намайг Дүлгөөн гэдэг. Тийм тэгээд Унган Улаанбаатар хотын хөвгт. Тэгээд бас бид хоёр ерөөхдөө салбар нэг байхгүй юу? Тэгээд таныг бас сайдаж хаад би төмөр зам бодлогын газрын мэрэгчлэн байсан. Өтөл хоёрыг нэг байранд яам Тийм зам тээврийн яамны мэрэгчлэн Дараач байсан. юм байсан бэ? Артур дарга байсан. Артур шоолон очсон. Одоо байгаа тийм төмөр замын газраа далайн хилцс гэж байдаг. Далайн хилцсийн мэрэгчлэн байсан. Би болохоор Солонгост өмнө нь 10 жилийн өмнө ирээд далайн тээврийн чиглэлээр сурчаад тэгээд Монголд очиод төмөр замын дээд сургуульд нэг далайн анги гэж нээгдээд тэгээд тэнд ерөнхийдөө болохоор цагийн багш хийдгсэн байхгүй юу? Энэ нөхөртөөгөө танилцаад бид хоёр гэр бүл болсон юм. Тэгээд тэрнээс хойш зам тээврийн яам дээр ажиллаж байгаа, үргэлжлүүлээд далайн захиргаанд ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бас яг суралцахаар маш ирсэн. Уулаад бол нэг салбар болсон шүү дээ. Тийм, нэг салбар байсан тийм. айгүй сонь бид тэр хоёулаа яг 1 жил. Би бол анх удаага материалаа өгөөд манай ихнэр 2 удаагаа өгсөн. Тэгээд яг 1 жил хоёулаа засгийн газрын тэтгэлгээр ирсэн. Тэгээ одоо сэдвэн Би болохоор засгийн газрын тэтгэлгээр ирчээд бас яг далайн тээвэр бонд ашиглах гэдэг чиглэлээр логистикийн салбараар суралцаад магистрат төгсчөөд одоо болохоор бас докторт дахин дэвшээ суралцж байгаа. Чингэлэг тээврийг смарт болгож байгаа гэж сүүлийн үед ерөнхийдөө далайн тээврийн салбарт маш их судалгаанууд тэгээд чингэлгнүүдийг смартжуулж байгаа. Тэгээд тэр талаар манай сургуультай төсөл байгаа. Бүгд найрамдах бас нэг загасаа ангнуур далайн яамтай хамтарсан тийм төсөл хийдэг. Тэрнийхэн жижигхэн хэсэг болоо судалгааны ажлыг л явж байна. далайн тээврээр Солонгост төгссөн хүүхдүүд мөлийн олон байдаг тийм. Яг миний яг ээлжинд явж исэн 10 хүн ирээ сурсан. Тэгээд яг тэр чинь далаачин болоход болохоор нэг сертификат авах хэрэгтэй. Далаачны паспорт энтер авдаг байхгүй. Тэгээд яг тэрийн шалгалт өгж авдаг. Тэгээд яг 4 тэнцээд тэгээд яг 4 Солонгост төгссөн хүн бол байдаг. Тэгээд биднээс өмнө Оросд 3 төгссөн хүн бас байсан. Далайн байгууллагад сурсан мэрэгчлэнүүд байгаа. Шведэд энтер сурсан хүмүүс байгаа. Тэгээд далайн захиргаанд ажиллаа. Тэр чинь их гоё шүү дээ. 5 цагаан 4 төвцтэй тийм. Ирээл ёслол. Тийм. Тэгээд тэр чинь одоо тэгээд нэг далаачин болцсон. Тэгээд манай монголчууд анхаасаа
одоо Монгол төрийн талбайтай усан хоцод явах юм байна. Магадгүй өөрсдийн усан хоцтой болох юм байна гэдэг. Бэлдэж ирсэн капитанууд нь гараад ирдэг. Одоо хүртэл нөгөө юм байхгүй. Нөгөө Монгол төрийн талбай хийсгэж яваа, намруулж яваа усан хоцод чинь бүр хаасан мэдхгүй улс орнуудын шин байх юм. Буруу номын гарууд байх юм те. Тийм тэгэл яг би яг бичиг барайл bijсэн яг тийм таны 19-ийг аваад За баярлалаа. За. салаад нас. За. Тийм хүмүүстэй Биш бушаахан чи бууз амдаа шилжлээ. Өнгөрнө. Ер нь ингээд харж ахсан ингээд энэ ч мараа 3 онцлог өөрөөтэй барив шүү дээ. тэгээ өөрөө. Дуран бичиг. Тийм. Нэг нь бол хичээл номын ажлын үүрэг болсон юм шүү дээ. Тийм. Хүүхдүүдийн хичээлээр болохоор Тэгээ энэ хүүхдүүд чинь сургууль соёл сурна, одоо хувц сунар гэж хэлчихээд ганц тэтгэлгээр амьдрахгүй шүү дээ. Ажил хийх хэрэгтэй. Таяр одоо юу хийж? Юм орлого болж байна. За миний хувьд болохоор нөгөө битээр ч одоо хоёулаа нөгөө засгийн газрын тэтгэлэгтэй оюутнууд болохоор ер нь лабораторитой суугаад судалгааны ажил тийм л хийх ёстой. За гэвчиг одоо нөгөө нэг санхүүгийн боломж байна. Нөгөө өгж байгаа мөнгө цаасандаа жоохон хангалтгүй тий. Тэгээд нэг жоохон бас хөдөлмөрлчмөр ажилчмаар. Тэр энэ олон хүмүүсээ дандаа Монгол хоолойч чинь. Дандаа махаар дүрчээд өөр яаж юм бэ? Тэгээ ажил хийчмээр байдаг. Тэгээ ажил хийхээр яг нөгөө манайхан чинь нүүлгэлт айл нүүлгэлт айгүй хийх. Тэгэл тийм анх сураал тэгэл хийж исэн. Тэгэл ер нь тэндээс харсан юм юу гэхээр ер нь энэ портер тий ийм машин байвал айлаас гарч байгаа хогийг би хаяад өгье гэж авч яваад хайж болох юм байна. Зарж болно. Тий зарах юм байвал зарж болно. Тий ингэж байгаа. Тэгээ тэндээс ч одоо модын яг ингээ ялгахаар модын л мөнгө өгж хайж байгаа. Тий хувц сунрыг бөөгнүүлж хагаад авч чад мөнгөөр тушаач. Төмөрийн тэрийн тушаач. Тий айлаас ингээс салгаж хайж байгаа экон байна, air condition тийм юмнуудын бүгдийг авч чад авдаг газрууд нь тушаага ингэж. Тэгэхээр нөгөө айлын хогийг хайж өгнө гэдэг нэг бүтэн портер хогийг нэг 150 мянган воноор хайж өгнө гэж авчаад тэгээ нөгөөхөө нэг зав заагаараа нөгөө ялгаад өдөртөө хичээлдээ явчихад оройн жоохон завтай болохоор нөгөөхөө жоохон ялгаад тэгээ цаасын цаасаар нь юу гэнэ ингэж ялгачихаар ерөөсөө тэндээс бараг л тэр жигтэй тэр 150 мянган вон бараг миний евро зүгээр халаас руу манай амжиргааны зардал руу шууд ороод ирчих. Хог ялгахад дахиад 150 орж ирэх үү? Ороод ирнэ. Тэгээд үнэгүй хайчих чинь л гэсэн үг. Тэндээс юм арч. Цаасыг хүртэл тэгэл айл хайж чинь цаас ном айгүй ихтэй. Тэгэл хайна. Тэгээд тэр чинь ингээл бөөгнүүлж байгаа авчаал бас тушаачихна. Тэгэл тэр чинь бас мөнгө. Сая санаад ихэд тэр баахан гэлт толиулсан хөнгөн дэргнүүдийн дунд хөх портер байсан тэр чинь их байх нь тий. Тэр дээрээ бас хогтоол байгаа өнөөдөр. Харин тий хойно юм атсан байсан. Тий хог очиж ирээ тавьчихсан байгаа тэгэл. За ер нь яг ингээд оюутан хүн надад тэгээд энэ Солонгос улсад нэг гэр бүлээрээ амьдарч байхад одоо хамгийн хэрэгцээнд бол мөнгө орлогоо жоохон нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэг хичээлээ тарчаа сургууль дээрээ одоо юу гэх ажил хийхээр хичээл ном болохгүй. Тэг хичээл тараад өдөөс хойш нь бол ингээд оройхон тийшээ завтаа болчихж байгаа. Тэг энэ заваараа одоо юу хийж болох вэ гэд олон юм бодож байгаа л. За ер нь карго нэ тэрэгээд янз бүрийн бодож байгаад энэ айлууд нүүхтэй орхиод явж байгаа одоо тавилгын ийм хогнуудыг ачаад авцраад ялгаад төмрөөр нь ингэж тушаах маягтайгаар модын авч хаях маягтайгаар одоо мөнгө олж болох юм байна гэж хараад одоо өөрөө яваад айлын хог ачиж ирээд инглээ гэхээр ер нь бол өдөрт дунджаар нэг 150 200 мянган вон бол өдөр цэвэр ашиг өгч идэг. Айгүй хэрэгтэй биш. Өнөөдрийн миний энэ ажил дээрээс бол энэ хунцрууд байгаа. Хунцруудын бол яг энэ нөгөө хунцар авдаг өдрүүдэд нь тавьчихаар ирээд аваа явчихна. Ингээ хунцрын хогийг эндээс цэвэрлээд үнгүү үгээ явуулчихна. Төмрөө тушаачна. Моднуудаасаа төмөр байж ивэл тэрийг салгаад
төмөртөөгөө моднуудын цэвэр ганцхан модоор нь цэвэрлээд ямар нэгэн төмөр шүрүү падаасгүй болгоод өгчих юм бол нөгөө мод дахин боловсруулах газар маань тэрийг нөгөө зардлаарс нь арай багаар надад айгүй итгэдэг. Тэгээ бүгдийг нэгэ цэвэрлцээг авчиад өчгөр хямдхан хайж болдог модны хогоо. Тэгэхээр миний амьдралд бас тэр нь айгүй төхөн болдгийг. Миний холдоо аав жоох ийш аав нийш. Хогоогоос ялахгүй бол одоо хаач штэ. Хаач. Хідээс хаах үлээ. Хаач бол портер 7. Хичээл номдо портертод өгчсэн үе байна үстэ тий. Бага. Нэг өвдгийн нөгөө энэ чинь нөгөө айлнуудыг сайн өдөр гэж байгаа. Тэгээ сайн өдөр нь хүн олдохгүй. Тэгэхээр л төгсөө ирээд газ ингээ хийгээд өчөөч тэгэлгүй би ингээ хичээл рүүгээ явах хэрэгтэй гэл тэгэхээр гялцнаа хайдуулыг яас хийчих гэж игээл. Тэгээл очиод нөгөөгэнд нь тусалж хийж байгаа л тэгээл сургууль руугаа нөгөө багш дуудаал тэгээл зүгээр улаан галзуу юм ажлын хувцас ингээл портрийнхаа харталт ингээд нэг солих хувцастай. Тэгэл тгээ явдал дундаа гэрлэн дөхөн дээр зогсож явахдаа сольж аваад тэгэл сургууль руугаа гүгэл орно. Тэгэл хүс басаа нэг сайхан угааж аваад. Чи портрийн голоо төмөн дээр явсан юм уу? Би нөгөө юу механик тэрэг унцдаг. Автомат тэрэг. Тэгээд нөгөө нааш цаашаа бит хоёр чинь хүүхдийнхаа бас цагт их баригдав. Тэгээ шүү дээ одоо. Нэг нь ийшээ ажилтаа хад нөгөө нь ийшээ хүүхд рүү яваад. Тийм. Тэгэхээр нөгөө хурд ирэх шаардлагатай болчиход. Тэгээд нөгөө манай сургууль эндээс амар хол 30 км-ийн заа нахгүй. Тэгээд хурдын замаар явал хурд явна. Машинтай явах нь цаг хэмнэн 30 минут. 30 минут. Метрогоор явал би нэг цаг 30 минут явдаг байхгүй юу? Тэгэхээр амар хол. Бас метроноос хурдан машин байх нэ. Нөгөө Солонгос чинь уулаа нөхөлцсөн учраас шууд гараад оччихлоо. Тийм метро нь болохоор нөгөө уулаа нөхлөөгүйгээр тойрцсон. Одоо Монгол Улсын их сургуулийн оюутан докторант портерт сургууль хайгаадаа хогоо ачцсан ирээд хичээлдээ орохлоор бол 30 болно үстэй тий. Монголд аль жоохон юм. Хацгаа харна энэ солонгос яг. Тийм юм ер нь ажиглагдахгүй. Наа маань ч одоо тийм хөлстэй баастаа ороод хичээлдээ сууж үзчихсэн тохиолдлууд байгаа. Зөндөө байгаа. Хувцас сууж амжихгүй. Тий. Нөгөө солих хувцаа нөгөө өмссөн хувцаа солихгүй за энэ ажлын гайгүй цэвэрхэн юм шиг байна гэдээ очиж хийчин. Гэтэл нөх нь галтаа чинь. Тэгээ нөгөө солих хувцасгүй явцсан хүн чинь тэгэл тэр чигтээ ороод сун тэгээ. Солонгос оюутнууд яг таярах та төстөө тийм хандлагууд байна уу одоо сурхай хажуугаар ажил хийж гэнэ. Ер нь тийм. Ер нь оюутнууд нь бүгд шөнө тийм ажил хийдэг дандаа. Одоо дэлгүүрт суух тий. Тэгэл ер нь л амралтын цаг гарвал ер нь л ажил хийждэг. Тэгэл ер нь амжиргаагаа өөртөө болгочдөг. Яагаад гэвэл нөгөө нэг сургуультайгаа ойролцоо нэг жижиг өрөө хөслөөд бүгдөө тэгжил амьдэрдэг. Аав ээжээсээ хурдхан шиг гараад ер нь л аав ээжээсээ хурдхан олтыг гэсэн бодол ихтэй л байт юм шиг байна. Дундын шалгалт нөгөө нэг улирлын эцсийн шалгалт үеэр эд оволцдгийг. Тэгээд бүр ингээд нөгөө нэг суудлуудаа захиалж аваад ордог. Амар ачаалалтай. Бас солонгос оюутнуудаас хараад суралцах юм маш их байдаг. Амар юмыг нихуур хийдэг. Маш хичээнгүйлж хийдэг. Тийм. Тэгэл хараад бас суралцаал явдаг та. Бас эднийд бас нэг ийм юм гоё юм байгаа. Сургууль нь хизээч чочлохгүй. Тийм билээ. Тий. Манайх ч одоо юу гэдгийг би өөрөө сургууль багш байсан нэг 5 өнгөрөөл багш нар ерөнхийдөө гараал явчвал багшгүй оюутан байхгүй гар гэл ингээл хаа чин. Номын сан чин хаалаа гэл тэр бүгдийн нөгөөлга ингээл гаргаал ингэжтэй. Гэтэл эн чинь одоо бид нар ингээл шүн тий 12 өнгөрөөгөөд нөгөө нэг маргаашийнхаа юмдаа санаа зовооч байт юм уу. Гэртээ суухаар төвлөрөхгүй байх юм тохиолдолд сургууль руу очиж хийчих нэг ус өглөөд эндээсээ яа гэл. Тэгээ шүн очиход онхорхоо байж л байна. Би ороод юма хийж л байна. Ямар ч тийм асуудал байхгүй. Тэгэл очиход шүн очсон ч сургууль дээр хүмүүс байж л оюутнууд хийж л ер нь бол. Хөгч нь жинхэнэ утгаараа нөгөө амжиргаа юу лээ? Цагаан гэдэг шиг. Амжиргаа цагаан гэдэг шиг тий. Одоо тэгээд манай ихнэр хэлдэг шүү дээ. Чиний машин болвол яг мөнгө олоод идэг машин. Минийх бол мөнгө л үрээлэх юм лээ. Зарталтай биш. Тий, тэгээд нөгөө портрийнхаа олсон мөнгийг тусдаа картанд дансанд хийчдэг. За. Тэгээ ер нь тэрлүү ингээд орчуулдаг. Манай хүнийг ойртуулахгүй.
Яг тэр нөгөө манай хүний машины бензин нь яг тэр картаас сур. За. Тийм. Тэгэл би нэг хаяа нэг суух ч юм өглөөдөө ингээл явж байхад цуг авахаар би дандаа машин барьдаг. Тэгэл бензингүүл ер нь дундаасаа доош орчул явна зөксөөл нэг дүүргээд өчтдөг. Надаас цалаал явна. Би нааш цаашаа зөндөө явна. Эхлүүлж бэрхсэлтэн тэр их авах уу? Үгүй. Хүүхдүүдэд эхлүүлж одоо амтны шинт дүнтэй юм тэр авах уу? Амттай юмд нэг яадаг юм. Манай эхнэр бол нэг гутлан гэх дуртай. Манай эхнэр гутлал. Гутлын шкафыг бонголож үзсэн ш. Нэг Дандаа л миний пүүз сүмсэл баг. авъя гэж бодож исэн гутлаад ер нь л авах гэж жоохон дурлалдаг. Тэгээд үүнээс бол нэг тийм ийм гоё хувц байна, ийм брэнд үн гэж ерөөсөө. Битэр ерөөсөө нэг тийм брэнд өгдөг ус. Тэгээд ямар ч байсан өвчнгөө ирүүл тэгээд хүүхдтэй л хөрөнгө оруулъя л гэдэг нэг юм тийм. Хүүхдийн хичээл ном. Амттан гар биш. Өөр зүудэр хөнгө бол. Тийм. Чи бол бараг хувц авдаг байх те. Би бүр дандаа яриад байгаа. 3 шургуулгын дотор манай нөхрийн хувцаагаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө би ингээд шкаф 4 хувцтай тий. Тэгээ ингээд өмсөхээр юм байхгүй. Би тэгээд зарим нөхрийн хувц өмсөвчтэй тий. Ганграны хувц алгаад өмсчтэй. Тэгэх ерөөс айлах гэж тэрийг бол. Одоо миний өмсөж байгаа гутлагч нь одоо бараг 10 жил болж байгаа шүү байна. Миний самс өмд болсон тиймэрхүү настай. Бүтээрэгчдрийг тийм яриас үжсэн тий. Тэр Хувцаа янзлаад манай нөхөр шиг өөрөө шургуулга янзлж байсан. Би нэг төрсөдрөөр навч гэсэн нэг биеийн дэмрийн цамц байдаг. Тэгсэн чинь тэр манай энэ хүүхд төрөхөд би төрсөдрөөр навч өгч байсан байхгүй. Тэгсэн тэрийг өснө. Цолмоо энэ чамтай чицүү цамц шүү дээ. Нөгөөх чи инээгээл те. Яг янзаараа байж байгаа. Янзаараа байсан. Солонгос дотроо болоод гадагшаа илж гэнэ үү? Одоогоор гэр бүлээр аялсан юм бол байхгүй. Солонгос дотроо л яваад байгаа. Жээжүү. Жээжүүр орж үзээгүй би гэдэг. Зүгээр машин унаагаараа. Сөүл нэг эдний нөгөө олон өдөр амардаг нэг ургацын баяр биш үү? Тэргээр нэг явах шанс гарна. Тэрнээс нааш нэг манай багш чи битэрийг юм тэр болгон явуулчих гэж шүү дээ. Чи ажиллаж үзсэн үү? Би яг нэг орчуулгын ажил хийдэг. Тэгээд нэг имлэгийн орчуулга хийн, эсвэл энэ тэнд нэг орчуулга хэрэгтэй. Танаа хүмүүс чамаар ажил хийх дурггүй байх. Тийм ер нь тийм дурггүй. Би болгочноо. Харин тийм. Тийм гар үл мөх болчихно гэл тэгээд. Гар үлч гэж. Яг тэрээс илхийж байгаа. Тэрээс өөр юм бодож байгаа. Гоолтойхон актер. Өөр нь тэгэл ингээл яхаар хөөс чи та гурав юу хийж чинь яаса хөөхтүүдээ ингээрээ тэгэрээ гэн. Хөөс чи хаа байна л гэхээр онгоцны бодол төр байл гэн. Яг цаа хүнд осож байна. Тэгээ хүнд осоод энэ хүнийг буудалд нь хөргөж өгөөд ингэнэ. Гэх мэтчлэн тэгэл ер нь имлгүүдээр яваад л байж. Анх ирчээд нөгөө Монголоос анх ирэхдээ бид тэр чинь бас жоохон бас л залуу гэрүүл адилхан өртөө ирсэн. Монголдо байрны өртөө. Тэгэл нөгөөхөө эндээс дуусгачих гад нөө стипенд тавна хүүхдүүд маань цуг ирээгүй үлдсэн байсан. Тэгэл нөө хүүхдүүдээ мөнгө уулна. Стипенд маань буухгүй тий. Яг тэр хэцүү үед бол айгүй их ажил хийсэн. Тэгээд яг тэр яг нэг тийм үед хэцүү энэ хүний нутагт ирчээд нөө соёлын шоконд орчоод. Соёлын шок, хоолны шок одоо. Бүх юмны шоконд. Ерөөсөө яаж амьдрах учраа болохгүй гэл яг ингээл юм хэцүү үед манай ихнэр л хөрх юм. За ингэж чи бити гэж уурлаараа би чамайг хэрэггүй энэ давид ирж юу хоёлоо хүүхдүүдээ санана. Тэгэл эн чин уйлна. Хүүхдүүдээ санаад байна. Би өөртөө буруу хийчлээ. Хоёлоо наашаа ингэрлээ. Зөв зүгээр байл сайн амьдралаа ийм болгочлоо гэл. Ингээл анх 20 онд ирээл нэг 2-3 сар бол амар хямралтай. Тийм байс. Тэгэл за хоёлаа нэгэнтээ ингээд тэтгэлэг юм аваад ирсэн юм чинь. Яаж хийж байгаа болох юм. Тэгээ нөө Монгол дахь банкнаас одоо мэйл өчээл хөөе өрөө төлөөч гээл. Тэгэл ирэхээр аргагүй ирэхэд хагсаан бүтсэн дээр гэртээ зүгээр суух арга байхгүй. Ажил хийн, ажил хайна. Одоо тэгсэн чи гэр дөрөв хүүхэдтэй, толгой дөрөн эрдэм номтой. Хадгалжинда бас хоосонгүй. Одоо нөгөө анх ирчээд боли буцаа бүтэхгүй байна өстой хээ гэл энэ шиг юм том зовлон байхгүй гэж бодож байсан чинь одоо болохоор Монголд чад яаж амьдрна гэх.
Медүүч нь бол одоо өшөө цаашаа сурах хугацаа хэрэгтэй шүү дээ. А манай хүн ч одоо төсөхгүй байдаг. Одоо яана. Харин тий. Давч байгаа. Ерөнхийдөө болохоор энэ семестрт манай он төгсчвөл би болохоор дараа семестрт төгсөх бас бодолтой байгаа. А шахаж явах. Тий. Ерөнхийдөө шахах гээл. Аюун тэгээ буцъя гэдэг байгаа юм те. Би нөгөө нэг нааша засгийн газрын тэтгэлэгтээ ирлээгээд чөлөө авах гэсэн жилээс илүү чөлөө өгөхгүй. Тэг жилийн чөлөөлөө өгнө гэдэг. Тэгээд Улаанбаатар төмөр замаас нөгөө ажлын гэрээгээ цуцлаад өргөдлөө өгөөд тэгээд яхаа нөгөө гадаад ингээд доктор сурах гэж байгаа ингээд олон жил ажилласан энэ багшийг алдахгүй. Тэгээд сургуулийн захиралтайгаа сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарагтайгаа би 3 талаас хамтарсан байдлаар гэрээ байгуулад тэнд нэг 4 жил сурна. 4 жил сурахад нийгмийн даатгалыг таслахгүй байх. Тэгээд сургуультайгаа тийм гэрээтэй ирсэн. Тэгээ манай сургуулийн хамт олон жиг сайхан хамт олон байдаг. Тэгээ тэр хамт олонгоо ороод явах гэж ийн гээл тэргээрс чинь зүгээр бүгднгөөр нь гаргуулаад сүйд бодолж ирсэн. Тэгээ одоо энд ирсний дараагаас ч гэсэн сургуультай амир тэм сэтгэлтэй. Тэгвэл медүүч нь бас нэг артаа хариуцтай байж шүү. Харин тийм. Тэгээд ер нь сургуульдаа сэтгэлтэй тэгээд явахгүй болохгүй гэдэг тийм амир тийм зарчимтай байсан. Нөгөө би очино сургуульдаа багшлна. Тэгээ одоо эндээс нэг юм цүнхэндээ үүрэл очино. Ном дэвтэр юу гэдгийг өөрөө толгоондоо хийсэн юм а цүнхэндээ давхар үүрэл очиндоо гэдэг юм бодолтой байжсэн чинь сургууль маань харин миний өмнөөс шийдвэр гаргаад 4 жилийн нийгмийн даатгал төлсөн 2 сая 463 мянган төгрөгийг сургуулийн данс руу шилжүүлээ. Сургууль чамтаа ингээд гэрээгээ цуцаллаа. Ямар хайр юм бэ за. Тий. Тэгээд ихчхээр нөгөө би чинь гэр бүлээ орхиод тэндээ очиж ажиллана гэд ингэж бодож ийсэн. Тэгээд нөгөө өөрийнхөө одоо сурж байгаа сургууль дээр нэг юм хамтын хөтөлбөр байгуулна гэдэг тийм үүрэг даалгавартай. Тэгээд одоо тэрийг хөрсөн дээрээ буулгандаа гэд ингэж бодоод амар их бодсон шээ. Манай сургуулаас гэрээгээ цуцаллаа гэх юм шийдвэр ирчихээр нэгэн бодлын нөгөө гэр бүлээ орхиод явж ажилландаа наас цаашаа явж ажилландаа гэж бодож исэн хүнд тийм шийдвэр гаргаад өгсөн юм шиг. Гомдмор шийдвэр. Тий. Чи бол ингээд зураа авчиж байгаа. Тий. Тэгээд яг нөгөө Улаанбаатар төмөр замын замчид байгууллагатай хичнээн хайртай байдаг чи мэдэн те. тий. Яаж сэтгэл зүрхээ өгж ажилтдаг юм мэдэн те. Манай төмөр замын шал ондоо шүү дээ. Яг л шамшиг залуучууд тэндээ хэрэгтэй байна. Харин дээрээс нөө төмөр замч чинь дээрээс өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг. Явхад манай дэд захирлал за энэ хөтөлбөр дээр жоохон анхаараарай гэсэн тэгэл тэрийг ингээл мартахгүй бариад явчих. Хануунуудад хаад ирсэнтэй маш их баяртай хөөрч байна. Тэгээд Монгол залуучууд ч нэрээд юм байдаг штэ гэж. Одоо ингээ хизээ мартагдсан эртний тэр улс өнөөдөр боллоо. Ингээд цаг хугацааны машинаар ингээ буцаад очсон юм шиг. Одоо цагийн залуучуудыг би ягаад ч нэг байр нь болохоо байж энэ гэсэн нэг тийм энэ нийгмийн сүлжээ мэдээллийн орчин чинь дандаа нэг тийм болчихлоо штэ. Тийм эргэлзээ байсан. Тэгээ өнөөдөр таяртаа уулзсан чи бүр ингээд сэргээд гоё болчихлоо. Тэгээд ханд хүндэртэй харж аргал үсэ. Илүү бүр өнөр өтгөн, илүү бүр одоо эрдэм ном дүүрэн дансанда бүр их мөнгөтэй. Одоо сая гэж одоо үсэ өрөө.